Галзуучуудын гол үндсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн болох тэмээний ноосыг бас дэлхийн зах зээл дээр таниулах. Хоёрдугаар одоо энэ экспорт нь 100% гардаг биш. Монголд үйлдвэрлэдэг Монгол брэнд болохын асуудлыг анх оюутан онцлогынхантай хамтарч санаачилж гаргасан. За энэ ажлыг бол мэдээж одоо энэ уул уурхайтайгаа холбогдуулаад бүгдийн одоо орон нутгийн үйлдвэрлэлийн тогтмолд оролцож байгаа энэ компани маань судалгаа хийгээд судалгааных нь гол учир нь юу вэ гэвэл Монголын хамгийн олон тэмээдийн сан маань өөрөө одоо хамгаалсан байгаа. Энэ толгойд одоо гарч байгаа нөөц гарч байгаа ямар хөдөлгөөн байх вэ? Ямар дулаан чанар байна? Ямар микронтэй байна гэдэг бүх төрлийнх нь судалгаа хийсэн үндсэн дээр одоо энэ бол үйлдвэрт ашиглаж болох нь дээрээс нь одоо бүтээгдэхүүн хийгээд Монголын зах зээл өмсөх зах зээл бүрэн боломж гарах юм байна гэдэг энэ төслийг эхлүүлсэн. За энэ төсөл маань амжилттай хэрэгжээд Монгол өнөөдөр одоо даван бүтээгдэхүүн болоод ирсэн байна. 70% тэмээний ноос 30% нь хоньны ноосоор ис одоо бүтээгдэхүүнүүд дээрээс нь одоо оюут компани маань одоо энэ асуудлуудаа төлбөрийн хэмжээнд өөрсдийнхөө уул уурхай дээр эхлүүлээд одоо ингээ ажлын хувцас хийж эхэлж байна. Цаашдаа бүх төрлийн давгаар хийх, бүх төрлийн юм хийж болохоор энэ сайхан үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Одоо шууд одоо тээвэрлэлээ гаргадаг биш үйлдвэр хийгээ. Өөдөө ноосон утас үйлдвэрлэлт нь одоо орон нутгад хийдэг байя. Тэгэхээр одоо тээврийн зардлуугаар тэлээсээ аваад анхан чадлын бүтээгдэхүүнийг зөв ялгаж ангилж аваад ангилын ялгалтаа нэлээд хийдэг, угаадаг, цэвэрлэдэг. За утас хүртэл нээрдэг ийм хэмжээнд орон нутгад хийя. Ингэж ажлын байрыг болгох гэсэн дараагийн хөтөлбөрт нь одоо энэ тусгагдсан санаа оноод явж байгаа. Энэ маань би одоо тэгэхээр нэгдүгээр ажлын байр болно. Хоёрдугаар бид одоо зах зээл дээр бас арай давуу байдлаар ноосоон малчид маань борлуулах юм боломж юу болох юм? Үйлдвэр бий болсноор. Ийм учраас одоо эцсийн зорилго нь бол үйлдвэрийн төлөө хамтаа зорих хэрэгтэй хаа гэж байна.